Украиний ерөнхийлөгч Володимир Зеленский Саудын Араб улсад болох Америк болон Украин улсын хэлэлцээрт оролцох төлөөлөгчдийн нэрсийг зарлалаа. Сирийн улсад тэвсэд мөргөлдөөн дэгдсэний улмаас 2 хоногийн дотор 1000 гаруй хүн амнасаа алджээ. Маккарни Канада улсын ерөнхий сайдаар сонгогдлоо. Бүгд найрамдаа Солонгос улсын ерөнхийлөгч Инсекёл төр хорих газраас суллагджээ. Арам төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэнд олон улсад өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас цагийн мэдээлэл хүргье. Цагаан ордны түүхэнд хамгийн маргаантай үйл явдлуудын нэг игдэж байгаа Украин болон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч замуудад ерөнхийлөгч нарын хоорондох уулзалт болсноос хойш 10 хоног өнгөрсөн байна. Уулзалтын үеэр талуудын хооронд санал зөрөлдөх зүйл чамгүй их байгаа нь бол маш тодор харагдаж байсан. За тэгвэл маргааш Америк болон Украины дипломатууд Сауди Араб улсын Жедда хотод уулзах гэж байна. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар өнөөдөр Сауди Араб улсыг зорилоо. Володимир Зеленскийг энэхүү уулзалтанд оролцох болов уу гэсэн хүлээлт байсан. За гэхдээ тэрээр Сауди Араб улсад очих гэлээ Америк нэгдсэн улсын төлөөлөгчтэй хийх уулзалтанд оролцохгүй гэсэн тайлбар өгсөн байна. За тэрээр ханхүү Мохаммед бин Салмантай уулзаад нутаг буцах юм байна. За түүний оронд уулзалтанд түүний зөвлөхүүд нь оролцсон. За үүнд Украин улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак, гадаад хэргийн сайд Андрей Сибиха, Батлан хамгааллын сайд Рустем Омеров гэх хүмүүс багтаж байна. Нарийн сануулгад өнгөрсөн 2 дугаар сарын 28-ны өдөр хоёр улсын ерөнхийлөгч нарын дунд болсон уулзалтын үеэр ашигт малтомлын гэрээ хэлэлцээр байгуулагдах тухай талууд ярилцаж шийдэл хүрэх учиртай байсан. Гэвч Дональд Трамп, JD Vance нар Америк нэгдсэн улсгүйгээр Украинд тэсэхгүй, Америк нэгдсэн улсын тусламжид Украинд талархаагүй, за мөн дэлхийн 3 дугаар дайныг өдөөх гэлээ гэгчлэн Володимир Зеленскийг буруутгаж нөхцөл байдал тун хуцтмал болсон. Улмаар мөн өдрийн үдээс хойш товлогдоод байсан хамтарсан хэвлэлийн баг хурал туслагдаж ашигт малтомлын гэрээ хэлэлцээр байгуулах ажил хойшилсан байна. Тэгэхээр энэ удаагийн Саудын Араб дахь уулзалтаар ашигт малтомлын гэрээ хэлэлцээрийн тухай яриа дахин хөндөгдөх магадлал бол өндөр байна. Дональд Трамп өнөөдөр Сауди Арабид болох гэж байгаа энэхүү уулзалттай холбоотойгоор сэтгүүлчдийн асуултанд хариулж байсан. За ингэхдээ Украин болон Америк нэгдсэн улсын хооронд ашигт малтомлын гэрээ байгуулагдахад тун ойрхон байгаа гэж хэлсэн байна. Харин Украины талаас ерөнхийлөгч Володимир Зеленский маргааш уулзалтын үеэр энхийн хэлэлцээрийн боломжит хувилбар саналуудыг Украины дипломатууд Америк нэгдсэн улсын талд танилцуулна гэсэн байна. Тиймдээ ч уулзалтын дараа дайныг эзлэх тухай дөрвтэй шийдлүүд гарна гэсэн хүлээлт бол үүсээд байна. За уулзалт болох байршлын тухайд яагаад Сауди Араб улсад Украины дайнтай холбоотой ийм чухал уулзалтууд болж байгаа вэ гэдэг нь бол олон нийтийн анхаарлыг бол ирэхгүй татна. Сауди Араб улс нь өөрөө сүүлийн үед олон улсын давцанд тун идэвхтэй байгаа. Тухайлбал сүүлийн 2 жилийн хугацаанд Иран улстай хамтарч ажиллах, Володимир Зеленскийг Арабын лигийн дээд хэмжээний уулзалтанд оролцуулах, за мөн Судан болон Газын зориулсан мөрүүлдөөнийг зогсоох зэрэгтэй холбоотой хэд хэдэн дипломат уулзалтууд олон улсын чуулгануудыг зохион байгуулсан байна. Мөн Украины дайны асуудлаар Сауди Араб нь харьцангуй төвийг сагсан байр суурьтай байдаг тул дайны эзлэх тухай хэлэлцээрт чухал үүрэг оролцоотой байж бол энэ хүч чадаж байгаа юм. Цааш Сауди Арабын ханхүү Мохаммед бин Салман, Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын нарын нүүр тулсан анхны уулзалтыг зохион байгуулах саналтай байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Сирийн улс дахь Башар Асадын дэглэм унсны дараа олон жил үргэлжилсэн иргэний дайн дууслаа гэж олон нийт хүлээж байсан. Гэтэл өнгөрсөн 7 өнөрт Башар Асадын дэмжигчид болон шинэ засгийн газрын цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүсэж 2 хоногийн дотор 1000 гаруй хүн амнасаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. За мөрөгдсөн 1000 хүмүүсийн 745 нь энгийн иргэд байсан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Хаяд Тахрир Аршан бүлэглийг тэргүүлсэн босовчид Башар ал-Асадыг дүлхэн унагсны дараа дэлхийн нийт Сирийн улсыг артжилсан дэглэмтэй олон улсад нээлттэй улс болох нэ гэж хүлээж байсан. Башар Асадын дэглэмийн үед ч ердөө 2 хоногийн дотор ийм олон хүн амирагдж байсан тохиолдол бол тун цөөхөн гэдгийг ажиглагч нар хэлж байна. Британи төвтэй хүний эрхийн ажиглагч байгууллагын мэдээлснээр амирагдсан 745 энгийн иргэн цаазлуулсан гэх мэдээллийг өгсөн байна.
Мөнгийн иргэдээс гадна Сирийн аюулгүй байдлын албаны 125 хүн, Башар Асадын дэмжигч 148 хүн амнасаа алдсан гэлээ. Хоригчдын тооны талаар их сурвалжуудын мэдээлэл харилцан адилгүй байгаа гэдгийг энэ дуртхан зүйтэй. Зарим их сурвалжууд амиа алдсан хүмүүсийн тоог 1000-аас их байж магадгүй гэж бол мэдээлж байна. Мөргөлдөөн пүрэв гарагт бол ихэлсэн. Асадын дэмжигчид Сирийн шинэ засгийн газрын цэргүүдийг Латакия мужийн Жабла хотод байх үед нь гинтийн товтлогоо хийснээр бол энэхүү мөргөлдөөн ихэлсэн байна. Шинэ төр засгийн газар босолгыг дарахын тулд Батлан хамгаалах яамны мэдэлд байгаа олон мянган дайчдыг дайжилж мөргөлдөөний цар хүрээг бол огцом нэмэгдэхэд хүргэсэн байна. Ням гарагт Сирийн шилжилтийн үеийн ерөнхийлөгч Ахмад Ашара ийм нөхцөл байдал үүссэнд төдийлөн гайхгүй байгаа. Болж магадгүй гэж тооцоолж байсан зүйлсийн нэгэ гэсэн тайлбарыг өгсөн байна. Тиймдээ ч ард иргэдтэй тайван байхыг уриалж, эгнэдэлтэй байхыг бол хүслээ. Мөн энгийн иргэдэд хор хөнөөл учруулсан хэн боловч хатуу шийтгэл хүлээнэ гэж анхааруулсан байна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдэд хамрагдсан хүмүүсийн зохицыг гудамжинд хайсан байгаа нь аюулгүй байдлын албаны хувцастай хүмүүс баригдсан иргэдийг буудан хөнөөж байгаа зэрэг амжилттай дур зураглаад харагдаж байсан. Өмрөлдөн бий болсон Латакия мужийн өөрөө Исламын шашны Алавит урсгалыг дагдаг сүсэгтнүүд олноор ошин суудаг гол бүс нутаг юм байна. Ерөнхийлөгч асан Башар Асад нь Алавит урсгалыг дагдаг нэгэн байсан. Үүнтэй холбоотойгоор энэхүү мөргөлдөөн нь шашны цөөнхийн эсрэг зориудаар зохион байгуулсан хэрэг байх вэ? Эсвэл Башар Асадыг эсэргүүцэгчид уур бухимдлаа Алавитуудад гаргасан хэрэг байв уу гэчлэн олон таамаглалуудыг бол шинжээж дэвшүүлж байна. Сирийн шинэ төр засгийн газар засгийн эрхэнд гарсан даруйда Алавитуудыг хамгаална гэж бол амлаж байсан. Тийм хэдий ч энэхүү мөргөлдөөн нь шашны цөөнхчүүдийн дунд ихээхэн айдас төрүүлсэн хэрэг болсон гэдэг нь бол гарцаагүй. Тухайлбал Латакия мужийн Снабар тосгоны нэгэн оршин суугч хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө түүний хөрс зэрэгэлдэх 14 хүнийг тэдний дотор 75 настай аав болон түүний бага насны 3 хүүг мөргөлдөөний үеэр маш хэрцгийгээр амнасыг нь хөнөөсөн гэж мэдээлсэн байна. Латакиагийн өөр нэгэн оршин суугчийн хэлснээр мөргөлдөөний улмаас ус цахилгаан 24 цагийн турш тасарсан. Мөн гудамжинд гарч ирсэн хүн бүрийг бол буудан хөнөөж байна гэж мэдээлсэн байна. Олон улсын зүгээс энэхүү үйл явдлыг хэрхэн харж байгаа тухайд Нэгдсэн үндэсний байгууллагын Сирийн асуудал хариуцсан элч Гир Педерсон баасан гарагт энгийн иргэдийг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л аюулгүй байдлын арга хэмжээ авахыг бол уриаллаа. Мөн Франц улсын гадаад хэргийн яамны зүгээс Сирийн шинэ эрх баригчдыг энэ хэргийг биедан мөрдөн шалгаж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг бол хүссэн. Хүний эрхийн байгууллагын зүгээс Сирийн шинэ удирдлагуудад хандан шилжилтийн үеийн шудраг ёсыг хангах бүх шашин үндэсний бүлгүүдийг төлөөсөн засгийн газар байгуулах зэрэг нь улс оронд дахин ийм төрлийн хүчирхийлэл мөргөлдөөн дийтгээс сэргийлэх гол хүчин зүйл байхыг сануулсан байна. Сирийн улсад шинэ албан ёсны засгийн газар энэ сард байгуулагдах төлөвтэй байгаа юм а. 2025 он гарснаас хойш төд удалгүй 1-р сарын 6-ны өдөр Канада улсын ерөнхий сайдын албан тушаалыг 2015 оноос хойш хашиж байсан Жастин Трюдо албан тушаалаасаа буух гэж байгаа гэдгээ зарлаж байсан. Тэгвэл өнөөдөр Канада улсын дараагийн ерөнхий сайдаар Төв банкны ерөнхийлөгч асан эдийн засаж Марк ажил нь бол тодорхой боллоо. Канада улсын эрх баригч нам болох либерал намын удирдагчийн сонгуул өнгөрсөн нэм гарагт зохион байгуулагдаж өнөө өглөө сонгуулийн дун гарсан байна. Сонгуульд Марканы үнэлэхүй ялалт байгуулсан. Тэрээр улс төрийн дуршлаг том багтайч гэлээ. 2008-аас 2013 оны хооронд Канадын Төв банк, 2013-аас 2020 оны хооронд Их Британийн Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эдийн засагч хүн юм байна. Канада улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал тиймч таатай биш байгаа ийм үед эдийн засагч хүн ерөнхий сайдаар ажиллах гэж байгаа канадчууд бол сайнаар хүлээн авч байгааг дотоодын хэвлэлүүд мэдээллээ. Маккарни энэ 7 хоногт багтаад ерөнхий сайдын тангараа өргөнө. Энэ онд Канадын парламентын сонгуулиас болох гэж байгааг энэ дурдхан зүйтэй. Маккарни уг сонгуульд либерал намыг удирдан оролцохоор болж байна гэсэн. Парламентын сонгуул 10 дугаар сараас өмнө болох учиртай албан тушаалаасаа бууж байгаа Жастин Трюдогийн хувьд Канада улсын засгийн эрхийг 10 орчим жилийн турш барьсан улс төрч байна. Сүүлийн үед Канада улс даяар орон сууцны хямрал, газар авсан, амжиргааны зардал өссөн, инфляц нэмэгдсэн зэрэг олон шалтгааны улмаас Жастин Трюдод үзүүлэх олон нийтийн итгэл огцом унсан гэж улс төр шинжээж дүгнэдэг. Тиймдээ ч өнгөрсөн 1-р сард тэрээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буухаа ол зарласан байна. Маккарни нэм гарагийн оройн эхний санал хураалтаар л шууд 85.9% саналыг авснаар өрсөлдөгч нараа бол их давуу байдлаар ялсан. Оттава хотод болсон либерал намын хуралд 1600 орчим дэмжигч нар нь цуглаж сонгуулийн дүнг хамтдаа сонссон байна. Нийтдээ 150,000 гаруй намын гишүүд саналаа өгсөн гэж либерал намын зүгээс албаныхан мэдээллээ. Маккарнигийн ялалтын итгэлийн дийлэн хэсэг нь ерөнхийдөө Америк нэгдсэн улсын тарифын бодлогод бол чиглэсэн байна.
Тэрээр Дональд Трампын санаа жилгаар Канада улсын эсрэг тавигдаад байгаа 25% галийн тарифыг тун хурцаар шүүмжиллээ. Зүгээр хараад зуухгүй хариу арга хэмжээг өргөн цар хүрээнд авна гэдгийг мөн анхаарууллаа. Түүнчлэн Канада улсыг Америкийн нэгдсэн улсын 51 дахь мужи болгох тухай Дональд Трампын саналыг бол эрс эсэргүүцэж Канада улсыг хизээч Америкийн нэгдсэн улсын нэг хэсэг болгохгүй гэж шулуухан хэлээд амжсан байна. Үүнээс харахад Канада улсын шинэхэн ерөнхий сайд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цаг зэргааны эсрэг чанга хатуу бодлого баримтлах бол шинжтэй болж ирлээ. Тэрээр илтгэлийнхээ үеэр сөрөг хүчин буюу консерватив намын удирдагч Паул Верийг Дональд Трампыг сохроор дагдаг нэгэн гэж хөдөл шүүмжилсэн байна. Харин консерватив намын зүгээс Justin Trudeau Маккарнигаар дамжуулан дахин засгийн эрхэнд үлдэхийг санаархаж байна гэж буруутгасан байна. Гэхдээ Маккарни нь улс төрийн үзэл баримтлал нэгч гэлээ бодлого шийдвэрүүдийн хувьд Justin Trudeau-гоос ялгаатай байхаа хэлж байна. Тухайлбал Маккарни дотоодын худалдааны саадыг арилгах, Америкийн нэгдсэн улсаас хамааралгүй худалдааны шинэ зах зээлүүдийг нээх зорилтуудыг тавьсан байна. Мөн Justin Trudeau-гийн үед 40% өссөн төсвийн зардлыг бууруулах амлалт өгсөн байна. Түүний товч намдрын тухайд мэдээлэл Маккарни сая дурдсанчлан Канадын төв банк болон Британий төв банкыг удирдах байсан туршлагатай хүн байгаа. Тэрээр 2008 оны санхүүгийн хямралыг Канада улс даван гаргахад онцгой хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэгэ гэгддэг юм байна. 1694 онд байгуулагдсан арвин түүхтэй Английн төв банкны ерөнхийлөгчөөр Их Британи улсын иргэн биш хүн ажиллаж байсан тохиолдолд 2013 онд Маккарниг уг албан тушаалд томилдог хүртэл огт байгаагүй байна. Карни өмнө нь Goldman Sachs компанид ажиллаж Лондон, Токио, Нью-Йорк, Торонто зэрэг хотуудад 13 жилийн турш ажилласан бол туршлагатай нэг юм. Боловсролын хувьд Маккарни 1988 онд Харвардын их сургуулийн эдийн засгийн бакалаврын зэрэгтээ төгссөн. Дараа нь Оксфордын их сургуулийн эдийн засгийн магистр, докторийн зэрэг хангасан нэг юм. Тэрээр Канада, Их Британи, Ирланд гэсэн 3 улсын иргэншилтэй байгаа. Гэхдээ энэ 7 хоногт улс төрийн хувьд зөв алхмаа гэж үзэн зөвхөн Канада улсын иргэншилтэй болохоор шийдсэн гэдгийг зарлалаа. Буцаад сэдврүүгээ ороход Маккарнигийн удирдахаар болж байгаа либерал нам нь парламентд сөрөг хүчнээс бага судалтай байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс Маккарни өөрөө бүх нийтийн сонгуульд зарлах, эсвэл сөрөг хүчний намууд энэ сардаа багтаад Маккарнигийн засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэж үзэн дахин сонгууль зарлаж магадгүй байна. 2025 оны ихээр либерал намын үнэлгээ консерватив намаас 20 гаруй хувиар хоцорч байсан. Гэхдээ одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улс болон Канада улсын хоорондох худалдааны дайны улмаас зөрүү эрс багассан харьцангуй ижил түвшинд очсон байгаа лээ. Дараагийн мэдээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Сокёл түр саадуулах газрыг 2 сар хэртээ буюу 52 хоногийн турш байсны эцэст өнгөрсөн бям гарагт суллагдсан байна. Түүнийг баривчлах шийдвэрийг Сөүл дэх хүчингүй болгосон тул ийхүү суллагдсан байна. Сокёлийн өмгөөлөгчд баривчлах шийдвэрийг хууль бусаа гэж үзэн суллуулах хүсэлтэйг бол өнгөрсөн хугацаанд удаа дараа тавиад байсны эцэст ийхүү бол шүүх хүлээн авлаа. Гэхдээ Сокёл суллагдсан ч гэлээ шүүх хурал нь бол үргэлжлэн тэрээр өнгөрсөн 12 дугаар сард онц байдлын дэглэм тогтоож бослого үүмэн дэгдэх заман төрийн эрхийг гартаа авах гэсэн хэрэгээр бол шалгагдаж байна. Сокёлыг баривчлах ажиллагаа 2-7 хоногийн турш үргэлжилсэний эцэст өнгөрсөн 1-р сарын сүүлчээр ерөнхийлөгчийн ордонд байхад нь бол түүнийг баривчилсан байдаг. Тэрээр суллагдсан даруйда дэмжигчдийнхээ өмнө мэхийн ясалж талархснаа илэрхийлсэн байна. Түүнийг яг одоогийн байдлаар Сөүл дэх ерөнхийлөгчийн ордонд байгаа гэж албаныхан мэдээллээ. Өнгөрсөн бям гарагт Сөүл хотноо 50,000 гаруй хүн түүнийг дэмжсэн жагсаалыг зохион байгуулсан байна. Сокёл нь гин буруутай хэрвээ тогтоогдох юм бол бүх насаараа хоригдох, цаашлаад цаазын ярь сонсох эрсдэлтэй байна. Түүнийг парламент ерөнхийлөгчийн албан тушаалаас төрөх хугацаанд төлөвлөсөн байгаа. Энэ Сокёл одоогоор ерөнхийлөгчийн албан тушаалд хിവэр байгаа ч гэлээ бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэсэн. Түүнийг албан ёсоор огцруулах хэсэг тухай үндсэн хуулийн цэцэн шийдвэр энэ сарын сүүлээр гарах байгаа юм. Хятадын хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт сүүлийн 13 сарын хугацаанд анх удаага сөрөг үзүүлэлттэй гарлаа. Үүнийг Хятад улсын эдийн засаг дефляцид өртөж байгаагийн тод илэрлэл мөн гэдэгт эдийн засагчид шинжээчид санал нэгдэж байна. Дефляцийн тухай товч тайлбар өгвөл энэ нь өөрөө инфляцийн эсрэг үзэгдлээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хэрэглээний үнийн индекс буурахыг хэлдэг байна. Дефляц бий болсон үед эдийн засаг хямралд орсон байна гэж эдийн засагчид үздэг. Тиймдээ ч бодлого төлөвлөгч нар инфляцийг хэд их биш, мөн хэд бага буюу сөрөг түвшинд биш нэг хоронтой тоон дотор багтаахыг бол зорддог. Хятадын үндэсний статистикийн товчооны мэдээлж байгаагаар хэрэглээний үнийн индекс өнгөрсөн 2 дугаар сард жилийн өмнөх мөн үеэс 0.7%-аар буурсан байна.
За энэ өнгөрсөн 1-р сарын 0.5% өсөлттэй харьцуулахад бол огцом унсан байгаа нь бол харагдаж байна. За шинжээчид улирлын нөлөө байна гэж үзэн дунджаар 0.4%-аар буурч магадгүй гэж таамаглаж бол байсан. За гэхдээ бодит байдал дээр үзүүлэлт үүнээс доогуур гарсан байгаа нь за энэхүү дефляцид өрцгөн гэж үзэхээс өөр харахгүй төрөж байгаа юм. За хүнс эрчим хүчний үнийг хассан үзүүлэлт буюу суур хэрэглээний үнийн индексийн хувьд 0.1%-аар буурсан байгаа. За 2021 оноос хойших хугацааны анхны 2000 оноос хойших хугацааны 2 дахь удаагийн энийг сөрөг үзүүлэлттэй гарсан тохиолдол болж байна. Хятадд хэрэглээний үнийн индексээс гадна үйлдвэрлэлийн үнийн индексийг мөн эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлоход ашигладаг. За үгүй зүйлтийн тухайд өнгөрсөн сарын байдлаар 29 дахь сартаа дараалан унсан байгаа юм. За инфляц огцом буурсан байгаа нь өнгөрсөн жилийн цагаан сарын баярын үеэр инфляц хэд өндөр байсантай холбоотой гэх тайлбарыг Хятадын үндэсний статистикийн товчооноос өглөө. Гэсэн хэдий ч Хятад улсын инфляц 1960-ад оноос хойш ийм удаан хугацаанд сул байсан удаа байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд ялангуяа COVID-19 сар дахлын үеэс хойш Хятад улсад зах зээл дэх хэрэглэгчдийн эрэлт сул орон сууцны зах зээл уналттай замун ажил эрхлэлтийн түвшинд тааруу байгаа зэрэг нь бол олон асуудал байгаа юм. Хятад улсын хууль тогтоох дээд байгууллага буюу бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжид чуулган өнгөрсөн 7 хоногт эхэлсэн байгаа. Чуулганы нээлтийн үеэр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян 2024 оны засгийн газрын ажлын тайлан танилцуулж замун энэ оны бодлогын чиглэлийг тодорхойлсон байна. Энэхүү тайлан мэдээд гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгч нарын хувьд Хятадын эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд зах зээлийн нөхцөл байдал зохицуултын өөрчлөлтийн талаар мэдээлэл өгдөг чухал ач холбогдолтой мэдээ байна. За энэ үеэр Хятад улс инфляцийн зорилтоо сүүлийн 20 гаруй жилийн хамгийн бага түвшинд буюу 2% орчимд бол байлгахаар тогтоосон байна. За өмнөх зорилт түвшин 3% байсан гэдгийг сануулгын зүйтэй. Үүнээс харуул Хятадын их баригчид эштэр дефляц үүсэж байгаа гэдгийг бол албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа нь дохио гэж ажиглагч нар үзэж байна. Цааш эдийн засгийн газар энэ онд 5% эдийн засгийн өсөлтийн түвшинг зорин ажиллахаар бол босон талаар Ли Цян илтгэлийнхээ үеэр тодтогсон. 2025 он нь өөрөө Хятад улсын хувьд 14 дахь 5 жилийн төлөвлөгөөнийх нь сүүлийн жилээ гэдэг байна. Хятад улс энэ жил эдийн засгийн зорилт түвшиндөө хүрэхийн тулд өрхийн хэрэглээг дэмжих, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг докторжуулах, зөвхөн олон улсын худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг олон дэд зорилтуудыг тавьсан байна. Мөнгөний бодлогын тухайд илүү уян хатан байж зөөлөн мөнгөний бодлого баримтлах замаар эдийн засгийн доктортой өсөлтийг дэмжинэ гэл. За энэ хэрэглэгчдийн эрэлтийг нэмэгдүүлж улмаар дефляцийн дарамтыг бууруулахад тустай байж болох юм а. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн хэсэг бид зарим мэдээллийг товчоор өргөх болно. Ням гарагт Elon Musk өөрийн хуудаснаа Starlink байхгүй бол Украины цэргүүд фронтын шугамд байлдах ямар ч боломжгүй болно гэх утгатай нийтлэг хийсэн байлаа. Үүнийг Польш улсын гадаад хэргийн сайд Радослав Sikorski сүрдүүлгийн шинжтэй мэддэл гэж үзэн хүлээн авсан байна. За улмаар Starlink-ийн үйлчилгээнээс татгалзхан анхаарууллаа. Польш улс нь Украинд ашиглагдаж байгаа Starlink-ийн үйлчилгээний төлбөрт жилдээ $50 сая зарцуулдаг гэжээ. Украин улсын зэвсэг түвшний ерөнхий штабын мэдээлснээр Орос улбаны улсын цэргүүд Курск мужлах Украин улсын цэргүүд рүү товтлохдоо сууж явах хотдох ажиллагаагүй болсон хийн хоолойг ашигласан гэлээ. Орос улбаны улсын цэргүүд уг 1.4 метрийн өндөртэй хийн хоолой дотор 15 км явж Украины цэргүүдийн байрлаж байгаа газарт хүрсэн байна. Захим сүлжээнд цэргүүдийн хийн хоолойн дотор явж байгаа дүрс бичлэг зургууд засагджээ. Орос улбаны улсын талаас хийн хоолойг ашигласан тухай албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Румыны нийслэл Бухарест хотод улсын хэд барууны үзэлтэй улс төрч Келэн Жоржескогийн дэмжигчид сонгуулийн төв хорооны эсрэг жагслаа. Учир нь өнгөрсөн баасан гарагт сонгуулийн төв хороо Келэн Жоржескогийн нэр дэвших хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байна. Келэн Жоржеско нь өнгөрсөн жилийн 12 дугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний чатанд ялалт байгуулсан ч гэлээ үндсэн хуулийн шүүх сонгуул гадны нөлөө байсан гэж үзсний улмаас сонгуулийн үр дүн хүчингүй болгосон байдаг. Канада улсын Торонто хотод гац хэсэгтэй 3 этгээд олон нийтийн газар гал нээсний улмаас 12 хүн шархтжээ. Одоогийн байдлаар халдлагын шалтгаан тодорхойгүй байна. Халдлага үйлдсэн этгээдүүдийг эрен хайх ажиллагаа үргэлжилж байна. Канада улсын хэмжээнд гац хэсэгтэй этгээд олон нийт рүү халдсан гэмтэргийн тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгджээ. Тухайлбал ийм төрлийн гэмтэргийн тоо 2009 оноос хойш 81%-аар өссөн байна. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.